Тэрдэх 800-ны өмнө их эзэн Чингис хаан их Монгол улсыг байгуулж монголчууд бидний өвөг дээдэс өрөнд орныг төрт ёс хууль цаазын дор төвшөтгөн Евразийн өргөн удам нутагт Монголын их амар амгаланг цогцлоож хүн төрлөختөн хөгжин дэвжих үндэс суурийг тавьсан түүхтэй юм а. Монголын эзэнт гүрэн байгуулагчнаар Чингис хаан энэ их Монгол улсыг тунхсны дараагаар түүний үр ач нарын үед улам өргөжинд хэлсэн энэ эзэнт гүрний үед яригддаг нэг зүйл бол Пакс Монголика буюу Монголын их те Монголын амар амгаланч гэж орчуулж байгаа. Энэ Пакс Монголика гэдэг нь юуг хэлээд байна гэхээр энэ том эзэнт гүрэн бол бүгдийг одоо эзэнт гүрний харьяанд орсон тэр газар нутагт бол дайн дэжингүү ах. Тэгээд худалдаа эдийн засаг өргөжин дэгжих ард түмний амьдралыг одоо өргөжин дэгжүүлэх тэдэнд одоо хааны зүгээс төрийн зүгээс те татварыг бага хувь хэмжээтэй байх, тохирсон татварыг авах, бүс нутаг болгон тохирсон бодлого явуулах. Энэ бүхэн бол нөгөө эзэнт гүрэн бол амар амгалан болж эхэлж байгаа ийм цаг байхгүй. Монгол улсын тулгуур төр байгуулагдсан 800 жилийн тэмдэглэхээр олон ажил төлөвлөгдөжсэн. За тэрний нэг нь бол одоо Нүүбийн ерөнхий ассамблеийн тогтоол батлуулах чиглэлээр ажиллах тийм чиглэл өгжсэн. За нүүдлийн соёл иргэншлийг одоо бусад соёл иргэншлүүдтэй хамтарч тийм ээ одоо сайн судлах хэрэгтэй юм байна. Энд одоо ЮНЕСКО тий одоо олон улсын бусад байгууллагууд, гишүүн орнууд бас идэвхтэй хамтарч ажиллах хэрэгтэй юм байна. Дээрээс нь нүүб түүний системийн байгууллагууд, эрдэмтэд, судлаачид, төрийн бус байгууллагууд одоо идэвхтэй оролцооч гэсэн гол хоёр санааг оруулсан ийм тогтоолын төсөл боловсруулсан. Яриа хэлцээ явуулаад албан бус уулзалтууд хийгээд ингээд төвөөр болон тийм ээ диплом төлөөлөгчдийн газруудаараа ажиллаад ингээд үр дүнд нь юу болсон бэ гэхлээр зэрэг манай тогтоолд 35 улс хамтран зохиогчоор орсон. Өөрөөр хэлэх юм бол одоо бүх ТV улс орнууд тийм ээ. За Нүүбийн аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн 3 улс тухайлах юм бол Оросын холбооны улс тий Америкийн нэгдсэн улс, Франц энэ 3 бол орж исэн. Ач холбогдол нь бол би бол их өндөр гэж хараад байгаа. Юу вэ гэхээр нэг за тэр 800 гаруй жилийн өмнөх тэр дэлхийг донслогсон тэр түүхийн нэг хэсэг нь үргэлжилт нь өнөөгийн Монгол улс юм аа, монголчууд юм аа гэдгийг бол илэрхийлж байгаа. Тэрнийг бол бид бол голомтыг авч яваагаар бол бас бахархаас өөр харахгүй. Нэг тэр бахархлыг бас олон улсад тунхаглаж байгаа ач холбогдолтой зүйл. Хоёрдугаарт нь Монгол улсын монголчуудын хувьд мөн хилийн гадна сууж байгаа ч юм уу одоо бүх монгол гаралтнууд байна шүү дээ тий. Энэ бүх монгол гэж өөрийгөө тодорхойлж байгаа. Энэ бүх хүмүүсийн хувьд бол бид бол энэ түүхийн бас нэг хэсэг шүү гэдгийг тэр мэдрэх тэр мэдрэмжийг бол өндөрсөж өгч байгаагаар ач холбогдолтой зүйл. Нүүб гэдэг чинь одоо дэлхий гэсэн үг шүү дээ тий. 193 орн гишүүн тий. Тэгэхээр Нүүбийн гишүүн орнууд бүгдөө эсэргүүцэхгүй хүлээн зөвшөөрч байна гэдэг чинь одоо Монгол хүн тий Монгол хүн болж төрснийх Монгол улс түүхээрээ одоо өв соёлоороо одоо бахархах тийм одоо сэтгэл төрн л дөө 800 жилийнхээ ог бид нар ганцаараа биш бүгд дэлхийд дахинтай явуул тэмдэглэсэн ийм сайхан ном гаргасан. Одоо өнөөдөр бол их Монгол улс байгуулагдсан 820 жилийн ог тэмдэглэж байна. Тэгэхээр бол бид нар бол их Монгол улс байгуулагдсаныхаа одоо мөн түнчлэн одоо эзэнт улсынхаа их эзэн Чингис хаанынхаа ойнуудыг бол одоо дандаа ингэж тэмдэглэж жил болгон тэмдэглэж ирж байна. Энэ бол Монголын түүхэнд аягүй чухал ажилтнаа манай ирээдүйн одоо хүмүүс залуучуудад бол чухал ийм одоо юм аа.